Орхон аймаг Эрдэнэт хот. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотыг барьж байгуулах их ажил Эрдэнэт оны арын хүндийд 1973 оноос эхэлсэн түүхтэй. Улмаар 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр анх байгуулагджээ. Хорооны хурдан хөгжилт хүн амын өсөлтийг харгалзан 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь том хот болон хөгжлийн шинэ үе эхэлсэн юм а. Ирэх 2026 онд зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын түүхтэд 50 жилийн ой тохиож байна. Аймгийн засаг даргын захирамжаар түүхт ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийг 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж 6 дэд ажлын хэсэг өөрсдийн чиглэлийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид түүхтэд 50 жилийн ойгоо өгтөж энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх хүрээнд 7 байршилд гэрэл түлгээ шинчиллээ. Хотын өргөжин дэлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд орон нутаг өөрийн хөрөнгөөр анх удаа дэд станц барих зэрэг цахилгаан эрчим хүч сайжруулах 78 нэр төрлийн ажил хийж гүйцэтгэлээ. Мөн хотын газар доорх инженерийн шугам сүлжээг шинжилэн засварлаж, нийт 32 байршилд 12 км шугам сүлжээг шинчиллээ. Ингэснээр орон сууцны хорооллын болон аж ахуйн нэгжүүдийг хангаж байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар сайжирлаа. Түүнчлэн 53 байршилд 12.5 км автозамыг өргөдгөн шинчилж, гэрэлт гарцуудыг шинээр хийлээ. Ирэх 2026 онд түүхт ойг өгсөн бүтээн байгуулалтын 124 ажлыг 58.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх урьдчилсан тооцоолол гараад байна. Үүнээс 2026 оны орон нутгийн төсөв тусгасан 9.8 тэрбум төгрөг тусгаж 50 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулах болон амрын талбайг гантэг чулуун хавтангаар шинжлэх, хотын түүх болсон урт цагааны гудамжаа засч сайжруулах, дурсгалт газар бий болгох, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөн төсөвт тусгалаа. Харин 48.6 тэрбум төгрөгийг бид Эрдэнэт хотын унган иргэд, хөдөлмөрчид, Эрдэнэт хотоор овоглсон хэн бүхний дэмжлэгтэйгээр бий болгохоор зорж байна. Ингэхдээ нийт 88 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд цэнгэлт хүрээлэнгээ засварлах, цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоом нэмэгдүүлэх, хаягжуулалтын стандарт нэвтрүүлэх, угтах хаалга орчмыг тогтчуулах, баян өндөр хайрхан болон Бурхан багшийн сэрэг дүр орчмыг тогтчуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 90 зууны бахархал болсон Эрдэнэт хотын хоо 50 жилийн ойн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Эрдэнэсийн өлгий Эрдэнэт хотынхан та бүхэндээ уриалж байна. Орхон аймаг Эрдэнэт хот минь цэцэглэн хөгжих болтугай.